Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, газар зохион байгуулалт, геодэс, зураг зүүн газар. Тус газар нь засгийн газрын 2016-аас 2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх төлөвлөгөөнд тусгагдсан газрын харилцааны талаарх иргэдэд үзүүлэх үйлчилгээ, лавлгааны цахим системийг байгуулах ажлын хүрээнд кадастрын мэдээллийн нэгдсэн системд QR кодыг хэрэглээнд нэвтрүүллээ. Ингэснээр аймаг нийслэл сум дүүргийн газрын албанаас иргэн хуулийн этгээдэд олгогддог газрын эрхийн баримтчгууд болох газар эзэмших ашиглах эрхийн гэрчилгээ, гэрээ, кадастрын зураг дээр хэвлэгдсэн QR кодыг иргэн хуулийн этгээд та гар утас болон таблетны тусламжтайгаар уншуулснаар кадастрын нээлттэй мэдээллийн цахим систем болох газар гөвцөг цахим хуудаснаас улсын кадастрын нэгдсэн системд баталгаажсан нэгж талбарын тодорхойлтыг авах боломжтой. Уг тодорхойлолтоос та өмчлөл, эзэмшил, ашиглалтын газрынхаа дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой бөгөөд хэвлэх товчийг дарснаар энэхүү тодорхойлолтыг лавлгаа болгон авах боломжтой ба нэгж талбарын дугаарын арга барилах харах товчийг дарж тухайн газрын байршил, төлөв байдлын болон газрын эрхтэй холбоотой мэдээллүүдийг авах боломжтой. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, газар зохион байгуулалт, геодэс, зураг зүүн газар.